Сайн байцгаана уу? Энэ чухалтай байна. За би 1-р Коринтын 3-аас 5 бүхэнд уншиж өгч бодсон юм. Ах тунараа сүнслэг хүмүүстэй ярихын адил би тантай ярьж чадсангүй. Харин махан биеийн хүнтэй Христ дотор балчир хүүхэдтэй ярихын адил ярьсан. Тэр Христ дотор балчир хүүхчиг хүн бол махан биеийн хүн байх нь л дээ. Тэгээ тэдгээр хүмүүстэй хамаагүй сүнслэг зүйл ярьж болтгоо. Сүнслэг зүйл ярих юм бол баг нөгөө хүнийгэл гаж гэж өргөдөг. Би танаар зүү өгсөн бор хоол өгөөгүй. Тэгэхэд та нар чадваргүй байсан. Одоо ч гэсэн та нар чадваргүй байна. Учир нь та нар одоо хүртэл махан биеийнхаа дагуу байна. Та нарын дунд атаалал маргаан байгаа нь та нар махан биеийн дагуу хүний ёсны дагуу явдаггүй гэсэн хэрэг үү? Учир нь нэг нь би Паулах гэхэд нөгөөдг нь би Аполлох гэж бүү та нар тийм хүмүүс биш үү? Тэгвэл Аполло гэж юм бэ? Паул гэж юм бэ? Тэд бол бизнес хүн бүр төгсний дагуу зарснаар бөгөөд та нар тэр хүмүүсээр дамжуулж итгэсэн. Тэгэхээр бид нарт агуу бурхан хүмүүсээр дамжуулж зарим нь итгэж, зарим нь усалж, зарим нь босгон байгуулдаг байх нь л дээ. Би тарьсан Апол усалсан, харин бурхан ургуулсан юм. Тиймээс таригчинч, услагч нь чүүж биш, харин бурхан ургуулдаг аж. Таригч, услагч нь нэг юм. Тэд тус бүрдээ хөдөлмөрийнхаа дагуу шагналаа авна. Тэгэхээр бид ажиллаж байгаа бүх хүмүүс өөрсдөө хөдөлмөрийн дагуу шагналаа авна. Гэтэ шагнал нь тэр байсан байшин гал чалгалтна гэсэн үг. Учир нь бид Бурхны хамтран зүтгэжтэй. Бөгөөд та нар Бурхны тариалан ба Бурхны барилга мөн. Тэгэхээр та үнэхээр Бурхан дотор ажиллаж эхлэхгүй Бурхны хамтран зүтгэж болох нэ партнер болох нь байна л да. Тэгээд ямар нэгэн байдлаар байшин барилга барихад сүндэрлэхэд тодорхой хэмжээгээр оролцдог гэсэн үг. Тэр барилга нь хэм бэгээр бид нар өөрсдөө байгаа. Бид нар тариалангийн талбай. Тэгэхээр Бурхны барилга мөн гэж. Тэр Бурхны хамтран зүтгэж болно гэдэг бол үнэхээр сайхан ажил шүү. Гэхдээ бидний ажлыг нэлээд онцгой хүн шүүдэг гэдэг ерөөсөө мартаж болохгүй. Шүүхтээ та сүрлэн байшин барьсан бол гал авсаахаар шатах юм бол та бүх шагналаа алдна гэсэн үг. Тэгэхээр та Бурхныг хуурах ямар ч арга байхгүй л гэсэн үг. Ямар нэгэн ажлыг ингэж тэгвгээд хүн харахад сайхан юм шиг мөртлөө цаанаа үнэхээр юу ч хийж чадаагүй байх юм бол Бурхан галаар шалгадаг гэдгийг мартаж болохгүй. Эзний өмнө бид бүгдээрээ зогсох болно. Тийм учраас хэн нэгэн хүнээс айхгүйгээр эзнээс имиж амьдрахын тулд маш чухал. Таны хийсэн ажил чинь эзний хүслээр байсан уу, ариун сүнсээр байсан уу, шалгадахад тэцгүй гэдэг чинь хамгийн чухал зүйл. Тэгэхээр надад өгсөн Бурхны нэгүслийн дагуу би ухаалаг тэргүүн барилгачин мэд цорыг тавьсан бөгөөд харин өөр хүн түүн дээр барьж байна. Гэхдээ түүн дээр яаж барихаа хүн бүр анхаарах тун. Учир нь тавигдсан ганц суурь болох Есүс Христос өөр суурийг хинч тавьж чадахгүй. Тэгэхээр яг жинхэнэ суурь бол Есүс Христос. Есүс Христос суурлагдаггүй байшин барилга сүндэрлүүлсэн бол тэр нь бүтэхгүй гэсэн. Тэгэхээр альва химэн шүтэн гач урсгалын Христ суурь байхгүй байх юм бол тэр нь байшин тавигдсан бүх байшин буруу гэсэн үг. Тэгвэл дээр нь ямар нэгэн суурь дээр Христээр суурлагдсан мөртлөө өвсөөр байшин барих юм бол бас тэсгүй л гэсэн үг. Хэрэг нэгэн хүн энэ суурин дээр алт мөнгө эрдийн чөлөө мод өвс болон сүрлээр барьвал ажил болгоно илэрхий болно. Учир нь мөнөх өдөр үүнийг харуулна. Яагаад гэвэл энэ нь галаар илэрхий болгох бөгөөд гал нь хүн бүрийн ажлын чанарыг шалгах болно. Тэгэхээр бид хүн бүрийн эзний өмнө бүгдээрээ зогсно. Хүн бүрийн ажлын чанарыг Бурхан шалгахдаа галаар шалгадаг гэсэн үг. Тэгэхээр миний өмнө байгаа үйлчлэлийн хувьд та хэдэн хүн цай мэдээ ярьсан бай, ярих ёстой байсан. Тэрийг ярьсан уугүй юу? Тэр хүнийгээ босгон байгуулах ёстой байсан бол босгон байгуулсан уугүй юу? гэж эзэн шалгана. Би заримдаа ундаг, залхуурж байгаад ундаг, эсвэл тэрслээд ундаг. Эзэн тэгэхэд өнөөдрийн чиний аврагдах ёстой байсан, чиний хичээлд орж ирэх ёстой байсан 3 хүнийг чи ажил хийж чадсангүй гэж хэлдэг. Тэр 3 хүний амь чамаас нэгтгэхэд чи юу гэж хэлэх вэ гэж хэлдэг. Хатуу үг шүү. Маш хатуу үг. Тийм учраас шашны төлөөлөгч нараас би яадаггүй. Яадгүй тэр хүмүүс намайг яаж чадахгүй. Эцэст миний байж баригдаж байгаа байшин эзэн өөрөө галаар шалгах болно. Тийм учраас хүнээс бүү айхтун. Хүмүүс таныг юу ч хичээлж магадгүй. Хэрв хин нэгний ажил шатвал тэр хүн хохирол амсна. Тэр өөрөө гал дундуур гарсан мэт боловч аврагдана. Та нар өөрсдөө Бурхны сүм бөгөөд Бурхны сүнс та нарын дотор оршдог гэдгийг мэддэггүй юм уу? Хэрв хин нэг нь Бурхны сүмийг устгавал Бурхан тэр хүнийг устгана. Учир нь Бурхны сүм бол ариун бөгөөд энэ та нар мөн. Хин ч өөрийгөө бүү мэхлэг. Тэр та нарын дунд хин нэг нь энэ үед өөрийгөө мэрэгэн хэмээн боддог бол тэр хүн мэрэгэн болохын тулд мунхаг болог. Учир нь эртний ертөнцийн мэрэгэн ухаан бол Бурхны өмнө мунхаглалт ажээ. Энэ мэрэгэн хүмүүсийг тэр башир байдлаар нь барьдаг гэж үлджээ.
Мөн эмнэлгийн хүмүүсийн нөхцөлн дэмий хоосон зүйл гэдгийг эзэн мэддэг гэжээ. Иймээс хинч хүмүүсээс харахгүй байг. Учир нь бүх юм та нарх юм. Паулч, Аполч, Кефч, ертөнч амь хийгээд үхэлж одоо хийгээд ирээдүйч бүгд та нарыг хаж. Та нар Христийг бөгөөд Христ Бурханых юм аа. Тэгэхээр та ямар ажил хийж байгаа вэ? Таны ажил галаар шалгагдахад бэлэн үү? Эзнээс эмээхүү гэдэг бол нэг номер 1 зүйл. Эзэн сүнсэн дотор үнээр өсөх хэрэгтэй. Түүнчлэн балчир хүүхдүүд байхаа болох хэрэгтэй. Сүүгээр биш махаар хоололдог байхын тулд та өөрөө хоолоо хийж биддэг болох ёстой гэсэн үг. Энийг сонсогч байгаа хүмүүсийг таныг би зэмлэх гэж хэлээгүй, таныг би урамшуулах гэж хэлж байна. Яг тэгвэл та миний подкастыг зөндөө одоо сонссон. Удахгүй би заримдаа зэмлэх болно, заримдаа хийхдээ би махан хоол өгдөг. Хэрвээ эдгээр подкастуудыг сүүн хоол иддэг хүмүүс сонсох юм бол гидс нь өвдөн, шууд л уурлан, шууд л блоклно. Тэр хүмүүст би зориулж хийгээгүй. Харин би өсөх гэж байгаа эзэн дотор өсөх гэж байгаа ажил нь үнэхээр галаар шалгагдахад баригдсан тэр хүмүүсийг босгон байгуулахын тулд энэ подкастыг хийдэг. Өдөө бол миний подкастыг сонсон та бол үнэхээр баярлалаа. Эзэн миний яг эдгээр хүмүүс сонсогч нарыг та эзэн дотор үнэхээр өсгөх тун, босгон байгуулах тун, тэдгээр хийсэн гарынх нь ажил хөдөлмөр нь үнэхээр гал шалгалттай алт мөнгөөр байшин барих болтгоо эзэн. Эзэн миний тэр үнэхээр тэр сүрлэн байшин, янз бүрийн байшин барих гэж оролдох юм бол та бидэрт хэлж өгөөрэй. Учир нь ойлгуулж өгөөрэй. Бидний шигшээрээ эзэн минь. Харин үнэхээр бузар мугаас хол байлгаж өгөөрэй. Ариусгаж өгөх тун эзэн минь. Тань дотор үнэхээр алхахад туслаарай. Назарын Есүс Христосийн нэрээр залбирanгуйч. Амен.